Гадаадын зээлийн ашиглалт үр ашгийг нэмэгдүүлэх тухай хууль орж ирж байгаа юм. Энэ нэг удаагийн үйлчлэлтэй тодорхой нэр бүхий төслүүд дээр. Гэхдээ энүүнийг цаашд бид ингэж явуулмгүй байна. Одоо энэ төсвийн тогтвортой байдлын тухай хууль, төсвийн тухай хууль, өрийн удирдлагын тухай хууль гэдэг энэ хуулиудаа оруулах ёстой өөрчлөлтүүдэд оруулаад үнэхэрийн үйл ажиллагааныхаа үр дүнгээр анхны авсан хөрөнгөө нөхчих ийм томоохон улс орны эдийн засаг нийгмийн амьдралд үр нөлөөтэй төслүүдийг засгийн газар хоорондын зээлийн хэлтсээрээс хоёрхан батлаад манай хөгжлийн банк нь тэр улсынхаа банктай гэрээгээ хийгээл тэгэл гүйцэтгэгчээ сонгон шалгаруулаад ажиллаа явуулдаг энэ зарчим руу орохгүй болохгүй байна. Тэгэхээр энүүнийг одоо би сангийн яамыг эдийн засаг хөгжлийн яамыг анхааралдаа авч энэ төсвийн хүрээний мэдэгдэл өргөн барихтаа энэ асуудлуудаа шийдэж оруулж ирэхгүй юу гэдэг нэг ийм зүйлийг зориуд одоо хэлмээр байна. Хоёр дахь зүйл одоо энэ үнэхээр энэ улс орны эрх ашигт нэн тэргүүн шаардлагатай байгаа хоёр том төслөө дагуулад арилжааны хэлбэрээр явчих болохоор төсөл оруулж ирээд ингээд асуудал үүсгээд байх юм аа. Орон сууцны хороол дэвтэр байгуулах учиртай. Тэнд бид дулааны гэдэг юм уу, эрчим хүчний гэдэг юм уу, их усүр дэд төвүүдийг хийж өгөөд, инженерийн магистрат шугамуудыг хийж өгөөд, бусдах нь одоо арилжааны хөрөнгөөрөө явах хэрэгтэй шүү дээ. Нийслэл энэ бондын хөрөнгөө тэгвэл тэр нийслэлийн орон сууцны корпорац руугаа өгөөл тэндээс ипотекийн зээл хэлбэрээр гаргаад энэ төслийнхөө хэрэгжилтийг хурцсахж болно шүү дээ. Уг нь бас. Тэгэхээр энд барилга барих мөнгөний энд хийгээд оруулах гээд ингээ улсуудын гишүүдийн одоо байр суурийн зөрүү үүсгээд баймгүй байгаа хгүй энэ үнэхээр. Тийм учраас одоо энийг гой дагаж хүзүү гэдэг шиг юм хиймгүй байгаамаа. Энүүнийг бол ер нь бид нэлээ хатуу барьцгаах ёстой. Тийм учраас би магадгүй энэ гишүүд байр сууриа илэрхийлж энийг 3-ны 2-дож авах ёстой гэж ойлгоод байгаа. Угаасаа суурь дэд бүтц дэд төвн хийгдсэн юм бол энүүн дээр бид хөрөнгө гаргах гэдэг нь ямар учиртай. Болохгүй шүү дээ. Энэ төрийн чинь жоохон энэ бизнес арилжаа юмнаас нь холдуулж хувийн хвшлийнхээ орох оролцоо юмыг нэмэгдүүлээ ингэж байж хувийн хвшлүүдээ босгож ирэй гэж ярьцгаагаад байгаа үст. Тэгэхээр баялаг бүтээгчдийн мөнгөөр иргэн төлөгдөх өртөг зардлын нөхөх ийм бондын хөрөнгө босгож угаад тэрийгэ буцаагаад хэвийн арилжааны хэлбэрээр явж болдог чиглэлүүдийг санхүүжүүлэх гэж оролдож байгаа. Асуулт. За ажлын хэсгийн ахлагч Алдарч Ахлан гишүүний микрофоныг. За ер нь бол яг л бид нар танилтаас санал нэгээс учраас ажлын хэсэг хассан. Тэгээд харамсалтай нь өчигдөр өнгөрсөн 5 дахь чуулганд боссон шүү дээ. Ажлын хэсэг бол хасаж оруулсан. Байр суурь нэг ба. Би нэг өөрөө хоцроод ирсэн юм а. Тэрээс шаардлаганд орчод байгаа энэ төвшөө баталтын тэр шаардлаганд орчод.